тэр хоёр. За энэ хоёрыг ингэж. За өглөө дүрм орсон. Одоо болохоор нөгөө дүрмөө бэлтгэлтэйгээ олвсон юм уу дадлага орох гээд байгаа. Өнөөдөр волейбол, бадминтон хоёрыг би халаалт волейболын шүүлт орно. За жоохон хурдан нэмээрээ араас гүйцэгдлээ шүү. Манай хүүхдүүд нэг юм алдаа гаргачих гээд идэг. Барихаар 7 овер хуруугаар ингээ шулуун барьчдаг. Энэ их ингээ барихад их эвтэйхэн юм шиг санагддаг юм шиг байгаа. Манай оюуны хөгжилтэй хүүхдүүд. Гэтэл ингэж барихгүй 7 овер хуруу жоохон орооно. Ингээ ороогоод. Ороогоод. Ингэж барьдаг шүү. За Монголын тусгай олимпийн орооны хамтарсан сургууль төслийн хүрээнд бид нар Бэн намрын багш дасгалжуулагчдын сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалт нь одоо тусгай хэрэгцээг боловсрол буюу оюуны онцлогтой хөгжилтөө сурагчдад Бэн намрын боловсрол олгоход ерөнхий боловсролын сургууль тэгээд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш нарыг урьж оролцуулж байна. Яг хийлгэж байгаа бичлэгийг авлаа. За энэ хар. Яг энэ дээрээ ингэж алдаад байгаа байхгүй гэдэг ингээ харуулаад хийлгээд. Тэгэхээр харахаараа тэднес чинь гэд арай дээр хэлснээс хамаагүй дээр. Тэгээ 21 аймагаас ирж оролцож байгаа нийт багш нартай амжилт хүсье. Сайхан одоо сургалт зохион байгуулж байгаа тусгай олимпийн хорооны хамт олонд маш их баярлалаа. Энэхүү сургалт бол маш их үр дүнтэй зохион байгуулагдаж байна. За багш бүр ер нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог хэрэгцээг одоо мэдэрч одоо энэхүү олимпиад одоо үүд хаалганыг боломжийг олгох нь одоо багш бидний одоо үүрэг юм гэдгийг энэхүү сургалтын дээрээс нэгдүгээрт одоо олж авлаа. Хоёрдугаарт өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг одоо хөдөө орон нутагтаа очиад түгээн дэлгэрүүлэх ажил. За мөн бас дэлхий буюу улсын хэмжээнд бас амжилт гаргахад одоо хүүхдүүдэд хэрхэн бэлтгэх талаар бид нар дадлага онолд суурилсан энэхүү сайхан сургалтанд суусандаа бас баяртай байна. Сая нөгөө падаж хийхэд дэмжин үндснийхээ урдуураараа бөмбөг авчлаа шүү дээ. Яагаад энийг харахгүй байгаа юм бэ? Одоо энийг л харна шүү дээ. Энэ дээр шууд сануулга штэ. Үгүй чи яг урдаас нь авчиж байгаа байхгүй юу? Энэ дээр сануулга явах хэрэгтэй байхгүй юу? Одоо энийг л харах гэж та нар зогсож байгаа штэ.